Артумтэг очилж байна. Ойрд гараагүй бензин аваагүй. Бас бензин амсалт орсны мэдсэнгүй. Манай бензин ингээд унах гээд байгаа байхгүй. За тэнд ингээ хонглын үзүрт гэрэл гэдэг шиг сайхан колонкийн гэрэл бол байна. Цаг 30 минут очрлоод ямар ч авах гэж байна. Тэгсэн чинь яасан? Тэр энэ биш юм шүү дээ. Энэ биш шууд орж ирээд урсгал сөрөд авах гэж оролдож байна одоо энд. Тэр одоо машина яг чимгэлж байна. Өнгөрсөн жилийн ерөөхдөө чимэглэлээ ашиглаад хийж байна. За явц хэр байна? Гайгүй нэг удахгүй. Тэг яг нэг иргүүлж байгаа л боллоо да. Тэг яг өнгөрсөн жил бол яг нөгөө Forerunner-ийн групптэй хамт явсан. Тэгээ олуулаа бөөнөрөө ингэ чимэглээ явдаг. Энэ удаагийнхтар болохоор яг тэр группийнхаа эхний өдрийн түгээлтэнд оролцож чадаагүй. Тэгээд одоо өнөөдөр 2 дахь өдөр гэсэн үг. 2 дахь өдөр ямар ч байсан явах гад бэлдэж байна. Тэгээ яг нөгөө талаасаа айлууд ер нь машинаас чимэглэлчээр нэгтлээ нөгөө хүүхдүүдийн хүлээж авч байгаа байдлаас айгуу гоё excited байдаг тий. Тэгээ энэ нөгөө яг нөгөө Dead Forerunner шүү дээ. Тэгээ манай группийн админ Dead Forerunner гэдэг тэднийхээ ер нь бол ингээд цөмөр машина чимэглээд оролцсон гэдээс маш өнгөрсөн жил гаргаад оролцсон. Тэгээд бүгдээрээ маш гоё идэвхтэй машинууд тайвар маш гоё болгоо зарим бүр бүтэн гэрлээ чимэглээс ч юм уу те маш олон янзаар өөртөө гоё гоё чимэглээд оролцож ирсэн. Тэг өнгөрсөн жил яг тэд нартэй ингээ бөөндөө гоё зүүн дараад явхад бол үнээр гоё өстэй. Энэ жил амтсангүй тэгээд гэхдээ яг ганцаарцгүй гэхдээ өнөөдрөөс яг ямар клуб ямар шинэ сайн мэдэхгүй. Гэхдээ өөрсдийнхөө чимэглэл ямарч хийгээд оролцсон те. Тэгээд нөгөө тэр яг өнгөрсөн жилийн явж байсан сэтгэлээс гэх юм уу яг машина чимэглсэн байгааг хараад яг хүүхдэд ямар мэдрэмж төвжирсэн гэдгийг чамд буцаагаад тийм үлдсэн зүйл байна уу? Гоё штэ. Угаасаа нөгөө удамчрын онгот бүр амтшгүй болоод ялгараад эхэлдэг. Тэгэл харсан хүүхдэд болгон тий. Тэгээд угаасаа нөгөө лантуугийн үйл ажиллагаа болгол аль хэдийн хүмүүс танигдчихсан учраас зарим нь бол яг харангуйтай энэ нөгөөдөл чи ирж чинь те яг одоо нөгөө сошиал медиагаар ингээд юм маш их ирчтэй явж байгаа учраас тэрийг хүмүүс харсан хүмүүс нөгөөдөл чи энд явж байгаа юм энд явж байгаа юм байна гэдэг дагч юм хараад тийм мэдих тийм юмнууд гарч ирж ирсэн. Тэгээд тэр нь бас их гоё. Тэгээд угаасаа нөгөө хүүхдүүд чи өөрсдийнх нь баярлж байгаа сэтгэл нь өөрөө маш гоё хоёртгчтэй. Тэрийг харах бол бас их гоё мэдрэмж. Тэг яг нөгөө энэ машин чимэглэн гэдэг чинь ерөөсөө өмнө нь урд өмнө ерөөсөө бодож байгаагүй зүйл. Тэгээ өнгөрсөн жил яг тэр Dead Forerunner-тай явт бол хамтраад оролцуулаад тэгээд машина чимэглэдэг гэх тийм санаачлалууд явдаг гэд. Тэгээ энэ нөгөө чимэглэлээрээ бас бараг он гартал гоёод явцдаг шүү дээ. Тий. Нөгөө Easter egg гэдэг шиг манай өнгөрсөн өвлийн бас нэг аяллаа дугаарыг харсан бол чимэглэлтэйгээл явж байгаа тий. Тэр чинь энэ л дараачийн үйл явдал гэсэн үг байхгүй. Тийм тий. Энэ жил бас одоо ингээ үргэлжлүүлээд яг өвлийн аял ер нь төлөвлөд байгаа. Тэгээ яг бүтгийм бол энэ чимэглэлтэйгээл босчий гэж бодоод шүү дээ. Тийх байх та. Тий. За. Тэр ерөөхдөө бол айгуу тийм догтлолтой ч юм уу хүлээлттэй энэ жил бас ямар шин зүйлүүд хүлээж байгаа бол гэсэн байдалтай. Ер нь бол оролцох гад явж байна. Яг мэдээж сайн үлсийн аянд нэгдэх янз бүрийн арга замууд байгаа тийм. Тэгээ бид нар бол бас яг ингээд нэг өдөр л ингээд оролцоод нэг ингээд явж байгаа. За өнгөрсөн жил бол бас ингээд хүүхдүүдээс оролцуулаад тэгээ хүүхдийн ангийн хүүхдүүдээр бас ингээд ханд босгуулаад идэх юм янз бүрийн байдлаар оролцож байсан. Тэгээд багч болтгоо далаа тусал нэмэр гэдэг шиг тийм. Багч болтгоо нэг өөрсдийнхөө нэг үйл хэрэг юм уу ямар нэгэн байдлаар бас нэг юм болоод явахыг хичээж тийм. Тэгээд ер нь яг энэ Forerunner-ийн группийнхан гэсэн энэ үйл ажиллагаанд олон жил оролцож байгаа. Зөвхөн Forerunner гэлтгүй зөндөө олон автоклубийнхан яг бэлэг түгээлтэн дээр оролцдог. За тэгээд лантуу хүүгийн тэнд сайн дурын ажилтнууд бол тийм одоо 63 жил ингээд үргэлжлээд ингээд явж байгаа юм сайхан үйл ажиллагаа учраас тийм бас энэний нэг хэсэг болох гэдэг чинь өөрөө бас гоё мэдрэмжтэй. За тэгээд ямар ч сан энэ жил битээр 2 дахь жилдээ оролцож байгаа. Тэгээд юутач жоохон дөрсжүүлээд нэг
контент бас буулгая гэж бодоод тэгэхээр одоо магадгүй нөгөө бааз дээрээ очиод хүмүүсийн хэрвээ сэтгэл хуваалцах боломжтой хүмүүс байвал тэгээ ерөн өнөөдөр чи ингээ бүтэн өдөржингөө явна тэгэхээр аль болох төрсүүдээ сайн гаргаж чадах юм бол энийг нэг дугаар болгоод оруулна. Тэгэхээр бас өөр бусад нөгөө хүмүүсийн сайн дурын ажилтнуудын ч юм уу яг энэ нөгөө community үйл хэрэгт нэгдэж байгаа хүмүүсийн бас сэтгэлийг илүү бас оруулахыг зорно гэж би бол бодож байна. Камерамен явдаа. Манай багийнхан нэлгээ аваад гарчих. Одоо машинда. Одоо ингэж бүгдээ машинда очиад. Хөөе, яг өнгөрсөн жилийн яг 1 жилийн өмнө бид нар энэ юунд яваад танилцчихсан байна шүү дээ. Тийм шүү дээ. Өнөөдөр тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдөр бэлэг тараад тэмдэглэх хэрэгтэй. Тий. Нэр яг 21-нд байна шүү дээ. Түүхэд автах хэрэгтэй. Тий. Түүх тавтагтай. За энэ ижидийн удаа энэ гол зорилго нь юу юм тэгээд хэдэж зүйлтэй энэ зохион байгуулагдаж байгаа. За ичидийн утаа маань болохоор лантун дохоо төрийн бас байгууллагын маань санаажилж хэрэгжүүлж исэн зөв үйлсийн аян гэж явдаг. Тэгээд одоо энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Хамгийн анх 14 онд хийгдчихсэн. Тэгээд бид хэд болохоор хамгийн анх одоо ичидийн утаа аян маань зохион байгуулагдахдаа за шинэ жилээр олон мянган хүүхдэд хүрээ баярлуулъя. Тэрнээс гадна хүчирхийллийн ямар нэгэн эрсдэлт орчин байна уугүй юу хэдүүлээ тандал судалгаа хий илрүүлээ тэ хамгаалъя гэдэг зорилгоор анх энэ аян маань эхэлж исэн. Тэгээ одоо энэнийхээ дагуу 12 дахь жилдээ явж байгаа. Тэгээ сүүлийн жилүүдэд болол нөгөө юунуудад тодорхой им чиглэл асуулга агуулгын хүрээнд бас явж байгаа. Энэ жил болол цахим аюулгүй байдал гэдэг чиглэлээр манайхан бүгд одоо 6-аас дээш насны хүүхдүүдээс цахимтай холбоотой, цахим хэрэглээтэй холбоотой судалгаагаа аваад явж байгаа. Тэгээ энэнийхээ дагуу үр дүн дээрээ тулгуурсан одоо сургалтууд манай сайн дурынхан 10 жилийн сургуулиудаар хийгээд явах тийм төлөвлөгөөтэйгээр гэсэн. Тэгээ жил болгоны маань агуулга тодорхой хэмжээнд хүүхд хамгаалалт тал руугаа чиглээд явж байгаа юм. Тэгээ бэлгээ тараад давхар улаан айлуудаа илрүүлэн манайхын одоо ингээд явж байгаа айл болгоно шар ногоо улаан гэдэг айл болгочтой. Тэгээ улаан айлаа бол тусны бүртгэлийг нь үүсгээд аян маань дуусны дараа эргэж тойроод хороод үрэгтэй нь хамтраад явдаг. Тэгээ одоо өмнөх жилүүдийнхаа улаан айлуудаар ч гэсэн энэ жил яг бүртгэлийг нь нээж байгаа дахиад нөгөө айлуудаараа эргэж тойроод хүй хайг явдаг. Тийм үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Насан туршидаа ингэж хийдэг санагдав. Би бодов. Өөр дахиад өөр бэлэг явнаа. Одоо өнөөдөр ингэж нэлээд задгай айлууд дээр яваад байгаа шүү дээ. За. Задгай айлууд одоо ялангуяа яг одоо энэ байршилд байгаа айлууд нь ямар ерөнхийдөө төрлийн айлууд байдгийг Ямар төрлийн гэж ер нь задгаагаар яваад байгаа шалтгаан нь ийм байдэ. Энэ чинь нөгөө угаасаа зорилтод бүлэг гэж явдаг учраас нэг юм чиглэсэн байх нь шүү дээ нийгмийн аль нэг хэсэг рүү. Тэр чиглэсэн бүлэг нь бол ерөнхийдөө одоо нөгөө задгаагаар гэж айгүй хэрэгддэг. Өөрийн гэсэн оршин суугаа тодорхой хаяг байхгүй, хашаа байхгүй ийм айлууд чинь гэж одоо задгаа байдаг. Ингээ харах юм бол ийм айлууд дээр нөгөө бүртгэлгүй, усаарч бүртгэл очтгүй, ямар нэгэн зүйлүүд очтгүй айлууд их байдаг учраас энээс түүж явдаг. Тэгээд дотгошоогоо ороод ерөнхийдөө өмнө жилүүдэд бол дандаа судалгаан дээр явдаг байсан. Одоо бид нэр ингээд судалгаа аваад энэ айлыг үлдэнгүүт дараа жилийн тэр айлаа ингээд сөхөж гаргаж ирэнгүүт за одоо эднэрээ гэдэг. Тэрийгээ болохоор улаан шар гэж айлуудаар ялгадаг. Улаан айл нь бол бүр маш их анхаарах хэрэгтэй юу, байнгын анхаарал хандуулах хэрэгтэй гэж айлууд гэж явдаг.
эцсээс хойш ерөнхийдөө одоо саяны энэ манай урд гудмаар ингээд эдний хаягжилт дуусчихж байгаа байхгүй. Гаднаа хаягтай байсан учраас эднэр бол задгаа тэднэр ч гэсэн энэ задгаагийн айлууд ихэнх нь нөгөө хогийн цэгтэй ойрхон учраас хогийн цэг рүү явж юм одоо хог түүж тэрийгээр амьдралаа залгуулдаг хүмүүс айгүй хөдөг. Байдалтай амардаг байгаа. Бас энэ дартаа пууз авцсан. За яг энэ дэдлийн том гэр болохоор цуглаан болно. За яасан юугаа судалгаа асуумжаа энэ төр хийсэн үү? За Самбуу газраар яваад байна. Уулын орой дээгүүр ийм олон уулын донд ингээд тэр доод байгаа айлыг ой оглаа. Хүнтэйштэй байхгүй. За юу болсон бэ? Аюу. Тэндээс гудагцсан. Гудагцсан. Оо бүр энэ дээр явжсэн юм. Тэгээд ингээ гудагсараад тийш харцсан. Энэ яг гарч. Одоо энэ доор байгаа хоёр айл шүү дээ. Яг энэ. Тий, гэтээ наашин бүр ингээд юу өрхийн бүтээгээ цастарсан байгаа шүү дээ. Тэгэхээр хүн байхгүй тийм тий. Одоо тэн дээр явж байгаа юм тий угнаа. Тий. Яг энийг даваа цагаан давааны хогийн цэг байгаа байхгүй. Тэгэхээр надад ч одоо энэ өндөр уул шүү дээ. За. Энийг давангууд цагаан давааны хогийн цэг байгаа. Тэгээд тэндээс ингээ хүн явдаг мөр байгаад ингэж орж ирдэг. За тийм бэ. Тий, эднэр чи одоо ингэж энэ жалгаар ингэж орж ирд энэ доошоо явж байгаа. Энэ хүмүүс чи энэ айлдуудаас ийшээгээ давж хогд өгдөг байхгүй. Ингэж. Одоо яг тэр нэг хөдлөөр гарч ирж гарч ирж байгаа мөр юм шүү тийм ээ. Ингээ алхаад байгааз. Тэгээд ингэж жалгаад агаад ингээ доошоо явж байгаа. Доороос хүмүүс ирж байгаа гэсэн. Одоо энд ингээ хогд өгдөг хүмүүс зөндөө байна гэсэн. Энэ хэсэгт үү? Тий. Яа бас л гоё синематик төрхөө штэ. Манай өвөө манай айллагч тандагч маань ерөөхдөө айлаа судлах гээд хүүхэд байгаа эсхийг мэдэх гээд явцсан байна. Тэр хооронд бидэд манай өвөө бас жоохон эмо. Юг нэ? Зэ яа гинэ? Макс трак бидний сонгоо. Тэнгүүд ийшээгээ шилжээ. Нэг бол ийшээ энэ дээр ингээ явж байхад би хоолойг нь уушдаг л та. Аха. Макс трак бидний сонгоо. Ууна энэ амьдралд чамд хамгийн хэрэгтэй зүйлсүүдийн бүр тэргүүн дээгүүр орох юм шүү тий. Та яг тэгж их өндөр бод байр суурь үзлээ. Яг ийм үед та яг Макс трак шиг хэрэг бол чадах уу? Өчигдрээ суусан машиныг чи хараад ингэ яахаар суучтын муучтын гэсэн чи өөртөө орж ирээ суучтын. Бас нөгөө бүр яг ийм газараас ингэж урсаж авсаргаад уугнах хэрэг гайгүй. За. Би жалгараа унтсан. Нэг тал нь ингэ. Оо бид нар гэхдээ яг эндээс ингэсэн шүү дээ тий. Гэж байгаа өглөө тэрний хазар дээр яг Макс трак аваа. Тэгээ группийг ширж байгаа. Би ихтэй Макс трак авсан байсан. Би вот Макс трак авч байсан.
За. Оо яа на өвлийн үгээс та Макс Траксаар засаа. Засаад та. Үнэн ажилтай юм аа. Манай өвөө нэг бол ямар бол нэг бол чухам ажилтай. Яг яагаад байгаа нь Ойлгохгүй. үгүй таачил хийгээд үгүй л Ямар бол. Энэ өвөг тэгэхээр юу ч ажилтай л байлгаж авахгүй бол. За одоо ингээ харчих. Нэ? Ийм амархан. Үгүй гинэ. Өвлийн өвөө. Өвлийн өвөө бол үнэн ажилтай. За хоёр дахь оролцоог хийлээ. Вау. Ингээл гараа авчиж байгаа шүү дээ. Иштэй айлттай энэ мөвөө маань Макс Тракса зүгэл. Ингээд гониглал ирж ийн юу болов? Наачийн лантугийн манай тандагч үлээ. Тандагч. Урнасаа. Зүү талаасаа. Манасаа. За баруунтасаа. Юу. За иймэрхүү байдлаар бид нар айлуудаа ерөөхдөө бол тандалт эхлээд хийдэг. Тэгээд шаардлагатай гэж утсан айлууд дээр ордог байгаа. За одоо яг тэнд бол манай өвлийн өвгөн маань тандалтын ажлуудыг бас хийж байна. Энэ талд болол угнаа энэ тал руу орсон. Тандалт хийгээд ясан чиний орсон айл дээр бол хаалга хаалттай байв уу? Ногдсон уу? Манай өвлийн өвгөний тандалтаар бол ийшээ нэлээд потенциал айлыг олчих шиг болно шүү дээ, тийм ээ. За энэ айлд 13 хүүхэдтэй гэдэг ийм мэдээлэл авсан. Одоо бидэд байгаа гэлгүй дээ. За бараг л. Юу байна вэ? ийм дулаахан оймос байна. За ийм. Нийслэг онгоц байна. За. Ийм ундаа байна. Лэг бөмбөг бүрөө тийшээ өнхөрдөг дандаа намайг үлүүлдэг чамайг авда хилэндээ. Вау ёо ямар гонгон болж бай. За энийг өмсөд үзмэнэ хөө. Оо за дахиад ороод ирлээ шүү. За авьяас өсөсөн хүмүүс ингэ үлэг өгнө штэ одоо. Амжилттай дуслаа. Амжилттай дуслаа. Уу!
Буддийн уут 2025 ингээд бид тийм манай багийн одоо өнөөдрийн бүрэлдэхүүн ямар байгаа вэ гэхээр хамгийн бицхан хамгийн cute member маань бол энд байна. За энэ бол за энийг хин гэх юм болоо. За энэ Ланто бир. Ланто бир. Ланто теди. Ланто тедигийн гол үүрэг нь болохоор тамдагчийн үүрэгтэй байгаа. Хамгийн түрүүнд хамгийн жижигхэн болохоор газ гүйж гараад энэ аль мөн үү гэдгийг тандж байгаа. За тамдагчийн бас давхар үүрэгтэй явж байгаа энэ лантун дохоо гэсэн West-ийг өмссөн Хантаа зүмсэн. залуу байна. За манай өвлийн өвгөн байна. Хараад hi, say hi. Say hi. And манай YouTube so good. Зя тэгээд хамгийн түрүүнд нөгөө өвлийн өвгөөс асуумаар байна. За ер нь бол хитдэг жилдээ энэ ваа бүр нар яа. Одоо дуусч байгаа те нарны өдөөс яг явж тарлаа шүү дээ. За чинзаа сэтгэлээ хуваалцаарай. За энэ жилийн хувьд дөрөвт хижтэй уталж байгаа юм лөө. Ороод бол 6 жил. Одоо 26 он гарахаар 7 жил болно. Явж байгаа бол дөрөвт жил маань 2 жил яваад 2 жил завсарласан. Энэ жилийн хувьд бол сайхан л байна. Өмнө жилүүдийн хувьд ихэнхдээ нөгөө яг амьдралын нөхцөл боломж тааруу айлуудаар ихэвчлэн орж таардаг байсан учраас энэ удаагийн өчигдөр өнөөдөр хоёрын ижтэй утал үнэхээр сайхан сэтгэл дүүрэн байна. Өнөөдрийн хувьд бас өдөөс өмнө хоолноос өмнө бол бид тэгэхэд ерөнхийдөө бас айлуудаар ороод исэн мөртлөө маш тийм цөөхөн тоотой айлуудаар орж таарад исэн. Тэгээ сая одоо уутын сүүлийн айл буюу өндөрлөх айл маань 2 айл нийлээд одоо бараг 16 хүүхэд орж тий. 16 7 хүүхэдтэй болж таарлаа. Тэгээд бүгдийг нь баярлуулсан даз жаргалтай байна. Тэг өнөөдөр манай багийн хувьд ч бас үнэхээр гоё баг бүрдсэн байна. Бүгдэнд нь одоо баярлалаа. За тэгээд ер нь ингээд яг чинзаагаас асууж байгаа гол асуух гэдэг нэг л зүйл байдаг. Ер нь яагаад ингээд яг энэ сайн дурын ажилд ингээд сэтгэл зүрхчээ ингээд үлдчихсэн юм бэ те? Яагаад жил болго ингээд татагдчих үнэхээр оролцдог юм бэ? Яагаад энэ хийгээд байгаа вэ гэж асууж байна уу? Яагаад гэдэг. За би хариулъя л та. Би хариулахдаа яг яагаад энийг хийгээд байна гэдэг хариулъя. Яг гоо бид нар өөрсдөө ч юм уу, найз нөхдөөрөө ч юм уу ямар нэгэн зүйлийг одоо зүйл туслаад, дэмжиж, баярлуулад явж болно. Гэхдээ яг манай энэ үйл ажиллагаа маань болохоор маш олон хүмүүсийн зүрх сэтгэл нийлж явдаг учраас тэгж их орох дуртай байдаг гэх юм уу. Сайн дурынхнаас гадна хандивлагч нар тэгээд бид дээр болон бид бусаар оролцож байгаа хүмүүс гээд хэдэн мянган хүмүүсийн үр дүнд энэ одоо иждийн ууд гэдэг аян үйл ажиллагаа маань явдаг учраас тэгс нэг олон хүнийх нь энерги илүү гоё байдаг учраас татагддаг байж магадгүй. Магадгүй л гэж боддгийг өөрөө ч одоо тэр талаар бас нэг бодож ирсэн. Би ер нь ягаад энийг хийгээд яваад байгаа юм бэ? Тэгээ нэр яг үнэндээ тэгж бодож ирсэн. Тэгээ зүгээр л яг нэг юм уур амьсгал нь байдаг. Тэгээд их олон жил яг явцсан болохоор олон жил ч гэж тийм 5 6 жил орчим явцсан болохоор уур амьсгалтынх нь нөлөөлөл байдаг баха. Тий. Бусдаар бол өөр зүйлээр ч юм уу өөр төрлөөр өөр цаг хугацаагаар хүмүүсийг баярлуулах хин нэгэн туслах юм үйл ажиллагаанууд явдаг оролцдог л доо. Уутын хувьд бол маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр цаг зав нойр хоол гэл айгүй бол юм зарлагддаг болохоор тэрэндээ айгүй аз жаргалтай байдаг гэх юм уу. Гэл нойргүй ханаад 2 3 хонж мөн анх намайг орж явах үед чинь бас яг эд ирчээ авч яасан үед чинь бол айгүй хүмүүс оролцдог. Өчнөө сайн дурын хүмүүс гэл өгтөө 4 5 6 мургаа гэл унтахгүй өглөө өөр цайлгаал дараагийнхаа ямыг явуулаад ингээл айгүй процесс нь тийм хүнд өрнөдөг байсан гэх юм уу. Хүнд одоо биеийн хүчний хувьд ч юм уу сэтгэл зүйн хувьд хүнд өрнөдөг ч гэсэн тэр нь тэр хүнд тэгж мэдрэгддэггүй. Учираас яг нэг юм аз жаргал за би энийг ингээ хийчихээр энэний цаан хүүхэд баярлаа шүү тэр хүүхэд маань тийм болно шүү гэдэг нэг юм үр дүнгууд гараад байгаа болохоор айгүй очих туртай явах туртай байдаг. So we have a special team member. Yeah. So please Hi. introduce yourself in short and why
Why do you join for the magic box bag? Okay, hi, I'm Yaya from Taiwan, and I came to Mongolia last time in August for artist residency, and that's where I met Bilgum. And then he introduced me to the Magic Land Center, and then at there I thought like, wow, it's a really meaningful place of education in the Gur district. And then he told me about the Magic Bag campaign in December. So I thought, oh, I really want to join. It sounds really meaningful, very special, because not only we are giving like gifts, warm supplies to the kids, but also at the same time do research for the Gur district kids. And so I also told my friends about it, and some of the friends are interested. So we in total have 4 international volunteers this time came together. There's one from Russia, one from China, and one from Hong Kong, and I'm from Taiwan. So, and we were helping packing the gifts, and also like join different team for 2 days to distribute the gifts. Yeah, and I thought like it's such a very touching experience for us, for me at least, for me. Yeah, like the last one, I'm still processing like what just happened. It was, I think, in total like 16 or 17 kids, and we were distributing them gifts, and they were all living in maybe 2 gur, just like next to each other. But they are like really like happy, and then they really like having fun with our winter grandpa and with us, and then we yeah, like it's really magical. Like the feeling is very magical. And of course, some of the family we met, we feel sometimes they might need more help, and we hope next year, like maybe we will see them getting better and better. I think that's something like we give some joy and hope to the family. Yeah, and it's also very meaningful for us that we living in a very different life, and yeah, to see how people can be like joyful in living in a very different way from us. And yeah, it's kind of a reminder as well for us. Yes, very magical experience. Really? Yes, thank you. За, уунагийн хувьд яг сэтгэл ямар байна өнөөдөр? Энэ жилийн хувьд. Сэтгэл сайхан байна уу? Сая тэгээд энэ жил чинь нөгөө бас юу ялаа шүү дээ. Давхар үргэлт оролцлоо тий. Өнгөрсөн жил болох дээр байж нөгөө машинтаа хүмүүсээ буулахаал гадаа нь хүлээж байгаа л за юу эрэхтэй төхүүлж өгчөөл ингээд одоо яг тэр нөгөө дотор нь орж одоо юу гэдэг ингээд нөгөө хүүхдүүдтэй харилцаагүй тий. Тэнгуут чи энэ жил болонгууд чинь бас ингээд илүү оролцоотойгоор оролцоод ингээд хүүхдүүдтэй жоохон харилцаа үүсгээд ингээд гэр бүлтэй судлаа аваад ингээд оролцоо маань нэмэгдээд ороод гисэн чинь бас арай өөр мэдрэмж авчихна. Тэгээ бас илүү гоё. Тэгээ угаасаа нөгөө өнгөрсөн жил угаасаа яваад ирсний дараа л угаасаа тэр чин зогийн жилдгээр тий ингээд бас яг эндээс авч байгаа мэдрэмж уур амьсгал тэгээ нөгөө энэ минь бүгдийг зохион байгуулж байгаа хүмүүсийн тэр ирж хүч одоо ийм халуун дулаан сэтгэл гэдэг юм бол яалч эргүүлээ татдаг тий тэгээд бас нэг ингээд нийгэмдээ бас нэг өөрийнхөө чадах жижигхэн зүйлэрч болтгоос оролцоод ингээд хувь нэмрээ оруулаад явъя гэдэг тийм бодол сэтгэлээр оролцсон. Тэгээд нэг өдрийгч бас нэг ингээд тий зориулаад ийм зүйл хийсэндээ бол баяртай байна. Хизээж эндээс бол ийм муухай сэтгэл үлдэхгүй одоо ингээд илүү ингээд ийм гоё ирч хүч бас ийм сайхан сэтгэл төрж боцдог гэх юм уу? Дүүрдэг. Тий, сэтгэл дүүрдэг тий. Тэгээ мэдээж хэрэг яг ингээл бас хүнд хэцүү зөндөө олон зүйлүүдийг хараад ингээд өнгөрч байгаа. Тэгээд тэнд бас ингээд нэг тодорхой хэмжээнд жоохон ч гэсэн бас нэг баяр хөөргийг бас өгөөд гарч ийна гэдг нь бас эргүүлээд тийм муухай мэдрэмж өгөхгүйгээр үлдээхгүйгээр ингээд тэг яг мэдээж бидний хийж чадах зүйлийг хийхээр үлээ юу үлээ гэдгээс ялталаад янз бүрэлтэй тэгээд шууд ингээд
ичидтэйгээр ингээд амьдралын бүхэлд нь эргүүлэх тийм хийж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бас энэ хийж байгаа үйлслүүд нь бас нөлөөллийг бий болгож үзүүлж байгаасай. Тэгээ олон хүмүүс бас ингээд сайн үс яа нэгдэж байгаасай гэдэг тийм сэтгэл бол төрсөн. Окей, тэгээд яг нөгөө нэг бид нар болохоор энэ машинд ингээд дөрүүлээ байгаа яг түгээлтэнд яг энэ өдөр тухайн моментод явж гин. За ард нь өмнө нь бэлтгэл ажил гээд маш олон хүмүүсийн оролцоо байдаг. За яг миний хувьд бол төрсэн сэтгэл нь гэвэл ер нь одоо хүний амьдрал ингээ бүх цаг хугацаанд аз жаргалтай ч юм эсвэл ингээ уйтгар гунигтай байна гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн бидний хийж байгаа энэ үйл ажиллагаа, үйл явдал магадгүй хин нэгний зүрхэнд ингээ дараад нь тод үлдэх юм нэг дурсамж болж үлдээсээ магадгүй үлдсэн гэдэгт нь бол итгэлтэй байна. Тэгэхээр яг тийм нэг моментийг бэлгэлэхийг хүсэж байгаа. Яг тэрийг бүтээж байгаа энэ нь өөрөө эд шид гэж харж байгаа. За тэгэхээр хүн болгоны одоо өөр өөртөө өнцгөр хэлж байгаа ч гэсэндээ цаа цанаа нь бүгдээрээ ямар нэгэн байдлаар цагаа, мөнгөө эсвэл өөр ямар нэгэн зүйлээр ингээд туслаад оролцоод бид нар ингээд бүгдээрээ нэг их дэлхий дээр амьдарч байгаа. Одоо өнөөдөр ч гэсэндээ яг энэ Монголд те ингээд нөхцөл байдал хэцүү байгаа олон асуудал байгаа ч гэсэндээ бид нар бүгдээрээ хамт ингээд нэг том гэр бүл ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм болохоор хин нэг ингээд мартаж болохгүй гэдэг тэр поинтуудыг үргэлж бас санаж явж явах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр яг нөгөө Лантуугийн бас яг энэ ижидийн утын урай дуу байдаг тэрний одоо үгийн утга бол бас бүр ингээд амар зүрхэнд хүрж исэн өнгөрсөн жил бол тэгэхээр яг бид бүгдийн дэргэд байгаа хин нэг хизээж бити мартаарай орхиж болохгүй шүү гэдэг яг тэр санааг хүрхийг хүсэж байгаа. Тэгэхээр бүх сайн дураар оролцож байгаа, нэгдэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж